Амар сайн хүнэт харагшат таны анхааралда манайсаг дамжуулга студио Александр Царенов. Мартын нэгэндэ Бурятия опер болон балет театрда Бурят улсы Арде Зужикшин опер болон балет театры гол душин Эдуард Жакбаевой слово голос судьба гэн хувийн тоглолт өнгөрхөн энэ тухай тодорхойгоор Эдуард Жакбаев өөрөө хожигха өнөөдрийн манай студийн айлшин. Эдуард сайн байна. Сайн байна Александр. Сагаан хараар, сагаалганаар. Сагаан хараар, сагаалганаар. Мусан сайхныг үсэё. Я шут, я циркач, так что же? Пусть меня так зовут вельможи. Все они от меня далеки, далеки. Тэгдэ хөвөх юм даа Мартын нэгэндэ таны хувийн тоглолт өнгөрхөн энэ таны төрүүшин тоглолтог уу? Үгүй. Улаангуудаа манай театрта 12 онд би тоглолт тавиав. Тэгээд турнээс хойш төрүүшинхээ уже 14 жилээ концерт өөрийн концерт тавиагүй. Тэгдэ энэ тоглолт ямар нэгэн таны хэдэн жилээ ажлаа дүн болно уу? Тийм урданда зуршгт юм тавиадаг байгаа. Отчетный концерт гэж. Тэрэн тухай бодоод хайны арада Бурятия арада зуршгш болоод би нэг л отчетный концерт өгөхөлөвдө. Тэгдэ энэ тоглолт юунд Мартын нэгэнд хөхөг шидэв. Мартин нэгэнд юунд гэж энэ миний төрхөн өдөр байна. Тэгээд өөрийн төрхөн өдөртөө хүн болгондоо манай зрительнууд бүлэг өгөх юм. Тоглолтын программа ямар байх ба? Хоёр таалгатай юм нэгэнд нь дуурин аринууд, дуэтнууд миний хаваалсан дуринуудаас авсан аринууд, дуэтнууд хүнүүдээ харуулхыг. Тэгээд хоёр тасалгад би совет гүрний дуунуудад дуулах юм. Тэгээд манай цуг ажилчид намайг туслах хаваалцах миний концертада Арада зужигч Лариса Сакайко Бурят Арада зужигч Бурят Гавиата зужигч Галсан Ваннанов. Тэгээд манай голдучат Чингис Иванов, Аюна Дарижапова, Мария Миронова. Потом Тавула намайг туслах юм. Тэгдэ төрүүшинхий отделениеда оперын дуун дуулах ямар дуун дуулах вэ? Хэгүүд байх тихо. Миний дуулсан л да тэгээд ихий дуулгав юунд гэж концерт дэн концертада дэн хүнд юмнууд тавиавал хүн зон эцэхэлдэ. Хүн зон секундла би юм зарим опернууд авал тэгээд аринуудад дуулаад опереттас юм оперетта мистерик зойнолда. Тэндээсээ ари дуулахви. Тэгээд дуэтнууд тэндээ байх. Ород итальян хэлн тэр тийм үү? Ород италиан так италиан угылда. Бурят дурин нэг ари байх. Тэгдэ хоёрдугаар отделениеда
советска дуунды дулхынд. Мгм. Юунда советска дуунды дулхыг шидэт. Ну, энэ миний игээ дуртай дуунууд. Мгм. Тэгээд би энэ дуунуудаар орон том болов. Тэгээд дуулахада их дуртай тэм дуунуудыг тэгээд миний чагначаад миний миний нэрэнд ирсэн хүмүүс хүлээж эхэлдэг. Тэгээд тэнд бахал ганцхан орд байх уу аль буря дуунд байх уу? Нэг буря дуу байх. Аха. Тэгээд концертын дунд yung номерный дундууд би зрителийн анхаарал өөрийн шулгуудыг уншихав. Ну тэм хүсэлэн байна. Тэгээд та энэ театрта 18 сезон ажиллаад. Тийм болно уу? Тэм. Тэгээд 18 жил болно тийм үү? Мгм. Тэгээд энэ хугацаанд ажиллаж байхад хэр байна вэ? Жил болгон сонирхолтой. Шин дуурнуудыг үзэх, шин дуунуудыг үзэх, шин хүмүүсттэй танилцах. Ходол шин юмаа үзэж яхад сонирхолтой. Тэгээд нэг за өөртөө хөрөд хизээ ямар хургуул дүүргэн бай хаана хурамта. Москва хотын Государственная классическая академия имени Маймонида 2008 онд дүүргэв. Наумов Александр Владимирович класст. Тэгээд 2008 оноос Улаан-Удэр руу ирээд эндээ хөдөлнө. Атринэ урит. Тэрний урит Чайковскийн училище дүүргэв. Хизээ 2002 онд училищээс манай Академи культуры ороод 2 жил тэндээ хураад тэгээд 2004 онд перевод хийв. Манай Академи культуры ЮНГК Маймонида. Москва хотод. Москва хотод. А юунда тийшэр шилжаварта ондоо консерваториум юундар бол. Консерватория перевод өгөөгүй, намайг перевод хэрэгтэй байгаа юм. Ганцхан тийшээ тэгээд. Тэгээд юунда та энэ дуушин болох шидэт хаана заахна хаавд тэгээд хизээ шо наяад оноор мам паптай театр руу явдаг байгаапти. Тэгээд игэн миний дуртай дууринууд. Заахна. Тэгээд тэрнээс хойш бодол санал байгаа юм. Тэшээ орох байгаа гэж. Ежепотная дулдаг бол. Дулдаг. Тэгээд самодеятельность. Бүхэн юм томор харгада ажиллаем. Мөн пенсионер, естественно. Юунда аюутан байхаа сагтна ямар байгаа ба тэнд ханаг захөрөдөө. Аюутан байхад өмнө элдэн цаг байгаа л да. Хангшин юу олон юунда гэж залуу байгаа бте. Хоргоолаас сая гараад шинэ хүмүүсттэй танилцаал шинэ юм үзэл. Тэгэл муу цаг гэхэр бишэлдэ. Тэгээд та энэ тоглолтодоо өөрөнгөө бишэн шулгуудыг унших гэнэтэй. Тийм. Тэгээд шулгуудыг хизэнэ биш ихлэвдэ. 15-тай 16-тай үетэй. Олой бишэвдэ. Ямар хөрөн дээр ямар нэг ород хөрөн дээр ямар сэдвэр бишэвдэ ямар тиймэр ямар удахтай шулгууд бэ? Дурум тухай манай нюток тухай хэдэн шулгууд Москва тухай байд намат. Тэгээд нөхөд тухай байд.
гөр болдуха аав ээжидээ тэм шулугууд. Тэгээд шо юм зарим шулугуудээ орчуулдаг Николай Шабаев шулугуудээ орус хэлрүү би орчуулсан байна. Шулугууд ямар шулугууд Борол хангай захаамин намар орчуулгатай юм байна. Тэгээд хэдэн ну хоёр гурван шулугуудээ Николай Чмет Шабаевый би орус хэлрүү орчуулсан байна. Дубш тушаагууд. Дубучж ну гитардар нэгдэ насал ну зэв тэм донод байн тэгээд хэзээ 10 хэдэн онд 14 онд песня булата на Байкале Бардовский фестиваль багаим тэндэ хаваадалцаад шо ну тэр фестивалийн лауреат болов орон дотай. Тэгээд шулгуудыг бишэбгэнд тэрнээ ном болгож гаргаа хөвлөөгүүд. Үгүй Тийм ханаан байна гоо. ханаан байна л да заримтай да. Тэгээд сулуу үгүй то арга баг байна. Тэгэхээр тамна өшөө ганцхан дууш бишэд өшөө зүжигшин байна хэм артист кинод юм дэнад хам байна. Тэрийн тухай назар хоригтай. Хоёр кинонд хаваадалсан байна. Тэгээд ямар Лондонская история и Прикосновение ветра. Лондонская история Анатолий Баторов, режиссер. Прикосновение ветра Ольга Веремеева, кинокомпания Русьфильм, Москва. Юун тухай кино биш үү? Осознание бурясар югдыгим. Нэг драматическое кино. Ну, драма кино, да. Коммерческий вышел фестиваль да хаваадалсан. Ягаад энэ кинод оролцовтой? Уряг өхөн. Хэзээ 2012 онд нэг кастинг болоо юм манай филармонияд. Тэгэл хэн намайг уряа юм. Ороод үзээрэй гэж. Ну тийш ороод үзэхэдэм ну намайг харуулсан нэг хэдэн текст би уншиж байна. Тэгэл хамаагүй үзээ хэдэн асуудалтай хариуцлагатай хэлэнзэ. Асуужин би хариуцна. Тэгэл инээж хэлээ. Юм гэнэ би юм нэттэй байна. Үгүй хүлэсгтэй намайг сценарий харуулна. Би мне хариулснууд юм сценарий ранний байна. Тэгээд хэлэн бүдэн кастинга дургэв та нартай ажиллах цаашаа. Тэгээд цаашаа хэдий 2 жил зонор төр кино хагда. Тэгээд 2015 онд гараа. Тэгэд танд досоод ямар байгаа кинод энэ хаваадалж байх та. Ханаас хэлдэг нэ. Ну театрын ажилда адли биш. Юунд гэж театрта бүдэн амьд хүмүүсттэй ажилдаг гэдэг. Тэгэл ганцхан гарахж чадавал чадхаж үгүй бол дүүрэлдэ. Тэгэл кинонд так игэт хаахта. Тэрэндээ хаахта. Что там общий план, крупный план, дубльнод алдан юм байна. Тэгээд зритель хүн үгүй байна. Ну адли башилдэ. Тэгээд энэ тоглолтоо босъя. Тоглолтох хэдий та юу хүлээнэвтэй энэ тоглолтоо? Цайжинд байсан дуунуудыг хүнд бэлэглэхий. Тэм хэрэг байдаг. Тэр хэрэгэ бүтээхий. Ондоо юм хэрэггүй надад. Хүмүүстээ дотроо
сэтгэл байсан доонуудаар хуваалцах. Ондоо юм хөлөнөг. Мөнөө театрта ямар ажил хэрэгнэв та? Юун дээр ажилланав та тэрийн тухайнаас яг. Мөнөө мартын 21-нд на Моцартын свадьба Фигаро дахиад тавидахын юунд гэж дахиад тавигдатай юм. Тэгээд 7 жил уже гаргаагүй та. 7 жил олон юм мартагда тэгээд возобновление болохын. Оно тэрнэрэ ажилланавч. Тэгээд шо ямар проект нэр байна. Сайн багема гаргаад харуулавч. Урдууд на ямар шууд төсвүүд байна вэ? Мөнөө жилдээ юу хөх та ямар тийм төсвүүд бий гоо? Энэ жилдээ ихий вайкуйла. Мен ажиллав. Концерт тохой хөлөөл шо юм. Мөхөй билэдэ авсан монгоро юм тэр монго эсвод өгөхөбдө манай театр. Юунд ийм шийтгэл гаргав та? Манил санахад энэ цагт мөнөө ямар хандураа цаг вышилдэ. Тэгээд тэр монгоро ямар хөнөд банкет хийдэг л дээ. Манил санахад тэм юм хэрэггүй. Тэгэл тэрний чадлаараа тусалах дуртай байна. За тэгээд мөнөө та харагчтай хандах аргатай, өөрийнхөө аргатай тоглолтод. Мартын 1-нд манай концерт наадам болохын манай дүүрийн бүрэг театрта танай анхааралд оперын аринууд дуэтнэр совет гүрний дуунууд миний зохиосон шулуугууд харуулах дуртай байна. Манай театр руу ирээдтэй саним байх. Нэг дуунай хэг дуулждах уу? Дууны Нэг л воин гэл дуртай дуунай нэг энэ тоглолтод гүйсэх дуунай нэг багхан. концерт наадамны эхлэхын мистер Иксэ аряар. Снова туда, где море огней, снова туда с тоскою моей. Светит прожектор, фанфары гремят, публика ждет, будь смелее, акробат. Как-то так. Ой да. За Эдуард манайда эргэндэд наяха баяраа мэдүүлнүд де энэ танай тоглолтоо гоёор ханаар олон харагчтайгаар өнгөрөхийг хүснэв де. Сайн да. За хүндэт харагчид нэгээр манай дамжуулга дүүрвэ дахин уулзраа баяртай.